хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж чадна Сайн байцгаана уу хөгжилтэй хөөрхөн үсгнүүд. Хөгжилтэй үсгүүд уралдаан төвлөрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч агуулаа. Эрдэм номын эхлэл болсон эхлэлний 35 үсгийн цугларсан байна. Тийм хөгтүүд ээ? Яг одоо миний баруун гар талд нийслэлийн ерхий боловсролын 57 дугаар сургуулийн ариун гэрэл өгчтэй 3-ын А ангийн Улбар Шарбаг. Нийслэлийн ерхий боловсролын 119 дугаар сургуулийн Дэлгэрмаа өгчтэй 3-ын Г ангийн Цэнхэр Баг. Уг бүтээж уралдаж тоглохдоо бэлэн үү? Бэлэн! Үзэгчдээ бидэнтэй хамт байж 3 үеийн турш эхлэлнийхээ эрдэсийн сангаар аялаарай. Ингээд хамгийн ихний үе юу илээ хөгтүүд ээ мэдхүү? Яг зөв. Сонсъё харъя бодъё. Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоод үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Ингээд хамгийн ихний үгийг бүгдээ харцгаая. Хоёр үетэй нэр үг байна хөгтүүд ээ. Сайн сонсоорой. Үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаад хоогоо дарна шүү. Гурав, 2, 1 цаг дуслаа. Улбар Шарбаг залах гэсэн үг бүтээсэн байна те. Харин эсрэгээр энэ талд Цэнхэр Баг болохоор бөмбөгөө гэнэ. Бөмбөгөө гэдэг. За яага бөмбөг гэж утсан бэ? Бөмбөг залаад байгаа шиг сонсогдсон. Тийм үү? Тий. Би бодохдоо хаалга тогшоод байгаа юм болов гэж утсан. Чи тэгж бодоогүй юу? Батако. Бөмбөг шиг үс юм уу? Тий. Тийм үү? Би хаалга юм болов гэж бодоод. Тэгээ танаа нэг бөмбөгийн Б үсэг мэсэг ажиж юу? Дахиад нэг Б үсгийн асуудал гарчлаа те. Бөмбөг 2 үетэй нэр үг мөн үү? Мөн. За чи нэг үерцэлж үзүүлэх үү? Тэгээ. За. Бөмбөг. Зөв хөгтүүд ээ? Зөв. За мундаг. За яага бөмбөг гэж бодсон бэ? Энэ залаад исэн бэл. Цагсан дээр бөмбөг залдаг шүү дээ. Тий. За чи Би бөмбөг тоглож байсан. тоглож чадахгүй юу? Волейболын дээр тоглож чадахгүй юу? Зөрөөс би үсэг болохоор гараад ирсэн үү? Харин Улбар Шарбагийнхнаас асуу. Улбар Шарбагийнхын залах гэв бүтээсэн байгаа тий. За сайн уу зээ үсгээ? Цай. За зээгээр хэлсэн нэг үг хэлээч. Зараа. Зараа тий. За зараагаа яагаад залах гэв бүтээч юу? Юу Яагаад гэвэл бөмбөг залж байсан болохоор бөмбөг гэж бодсон. бас лөө. Бөмбөг залж. Тэр яагаад бөмбөг гэж бодсон юм залах гэдэг. Бөмбөг залах. Бөмбөг залах гэж бодсон уу тий? За. Чиний муу адилхан уу? Тийм бөмбөг залж. Бөмбөг залж ирсэн. Чи бөмбөг залж мэт юм уу? Яаж гаргадаг гинэ зах нэг харъя. Ёо. Зүр энэ хоёрын хооронд тоглож шүү дээ. Би Сайн залдаггүй. Ингэж залт юм уу те? Би чи болохоор хоёр гарлаа ингэж залсан. доороор ингэж гаргаж. Бас чадахгүй те? Ямар мундаг юм бэ те? Танах зүв гэж бодож гинөө бөмбөг гэд бүтээсэн Цэнгэр багийнх нэг зүв гэж бодож гинөө. Манайх. Танах л зүв байх хэвээр юу?
Чи яасан юм бэ? Сая дайн тулаанд орсон юм надад. Толгойг галзалцсан. Юу басан? Чулуун дээр өнцөө. Чулуун дээр унц юм уу? Сая чулуун болоо биш үү? Тогшижсэн биш үү? Биш зөв бөмбөг залаад ирсэн. Хоёулаа хамтдаа бас бүгдээрээ хамтдаа зөв хариултыг олж мэдэх хөөхдүүд ээ. За тэгээ зөв хариулт нь залах гэдэг үг юм болоо бөмбөг гэдэг үг юм болоо эсвэл миний зүгээр хаалга тогших байсан болоо те. Тэгвчсэн хоёр үг маань хоёулаа хоёр үедээ нэр үг мөн үү? Мөн те. За тэгвэл бүгдээрээ хамтдаа шалгацгаая. Зөв хариулт нь юу байгаа вэ? Харцгаая. Бөмбөг гэдэг үг байсан байна үү? Харин тийм ээ. Гэхдээ та нар би үсэг байхгүй шүү дээ. Бүтээхгүй яасан бэ? Хоцорсон байна шүү дээ. Хоцорсон байгаа байхгүй юу? Тэгэхээр зөв хариулт нь бөмбөг гэж цэнгэр багийнхан зөв ойлгоод бүтээсэн байна. Харамсалтай нь үгээ буруу бүтээсэн те. Тэгээ хүүхдүүдээ нэг сонирхолтой мэдээлээ заяа. Хамгийн анх бөмбөгийг нөгөө нэг бид нэг ингэж агаараар дүүргэж хийлээ тэгээ залтаа шүү дээ. Дээр үед яадаг гэсэн ингээл тийм арьсаар ингээд дотор нь арьс чигсээр байгаа. Тэгээд том бөмбөг болгож ингээд тоглодог байсан биш. Сонирхолтой гоц. Одоо харин хэдүүлээ дараагийн үг рүү шилжцгээе. Энэ үгийг бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлөөс олно шүү. Энэ үг мөн адил хоёр үедээ нэр үг байна хүүхдүүд ээ. Хоёр үедээ нэр үг шүү. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Ороо 2 1 за цаг дуслаа. Улбар шар баг хараахан бүтээж амжиг үн те. Шүхэл гэсэн байна те. Ямар үг бүтээх гэж байгаа юм болчих вэ? Шүхэр. Шүхэр гэдэг үг бүтээх гэсэн юм те. За яагаад шүхэр гэж бодсон бэ? Тэгэл нэг шүхэр ингээд цалхинд ингээд хийсээ тэгээд шүхэр нь тийш ингээд яваад тэр хүн ингээд шүхрээ татаж чадахгүй тэгээд яваад. Чи шүхэр гэж бодож байгаа бас адилхан. Би малгай гэж бодсон гэсэн чинь манайхан шүхэр дээрсэн. Чи бол малгай гэж бодсон юм уу те? Чиний хувьд юу гэж бодсон бэ? Шүхэр юм уу? Шүхэр яваад ирсэн. Шүхрийг хүмүүс ер нь ямар үед хэрэглэдэг юм бол мэдгүй. Бороо тэгээд нөгөө нартай үед хэрэглэдэг. Тийм те. Үсэг. Миний хувьд их шүхэр авч гарсан. Тэгсэн чинь юу болцсон? Тэгээд дэлгүүрээс юм авсан. Дэлгүүрээс үчи дэлгүүр нь харсан юм уу бүр? За тэгвэл бүгдээрээ хамтаа цэнгэр багийнхнаас суу. Цэнгэр багийнхан бол эсэргээрээ бүр малгай гэдэг өөр үг бүтээсэн байгаа даа тий. Сайн аавсгээ. Яагаад малгай гэдэг үг бүтээж удаад? Малгайгаа тайлаад тэгээд аваад байсан юм шиг харагдчихсан. Чи малгай адилхан уу? Адилхан. За чи хэдэн малгайтай? 3 4 малгай бол байгаа юу тий. За ямар үед хөвчлэн малгай өмсдөг вэ? Салхитай хүүтэн үед малгай өмсдөг тий. Би бол ингээд ус ургаад ахаар малгай өмсдөг. Малгай өмсөж гарсан байх. Малгай өмсөх гэснээр яг харсан уу чи? Улбар шар багийнхны зөв танай зөв юм болов? Зөв байх гэж. Хиний? Аль баг юм? Танай баг юм уу, улбар шар юм уу? Улбар шар баг. Яагаад вэ? Тийм үү? Жоо ангийнхан дэгдгээгүй гараад ирсэн юм уу? За, ийм үсэг юу гэж бодож байна? Малгай тайлж өмсөдсөн. Тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариултыг олж мэдцгээе. Шүхэр юм болов, малгай юм болов те? Зөв хариулт бол шүхэр биш малгай байлаа. Баяр хүргэе. За. Одоо харин 3 дахь үгээ таацгаая. 3 дахь үг 2 үедээ нэр үг байна шүү. Улбар шар багийнхаа ойлгомжтой юу? Үзүүлбэрээ сайтар ажиглаарай. 2 үедээ нэр үг шүү. Алгаач угтаа бай. Бүгд алгаач. Үзүүлбэрийг сайтар ажиглаарай.
Хин юу хийж байгааг сайн хараарай. За анхаараарай хүүхдүүдээ. Яг одоо үг бүтээг цаг ихэлээ өгөө бүтээгээрэй. За анхаараарай. 5, 4, 3, 2, 1 Цаг дуслаа. За, яасан бэ? Яга стресстэй яваад байгаа юм бэ? Юу бол танаа багт юу тохиолдоод байгаа юм бэ? Цаг дууссан шүү дээ. Зурчраа гэдэг юм үү? Зураач гихчихсэн. Зураач шиг харагдадсан. Тийм үү? За, энэ юу нь юу зурч ба? Тэр талаар юу гэж харж байна? Хэрэм юм уу? Аха. Түрүү энэ луу гэж яриадсан тэр биш үү? Луу? Тэр луу зурчлаа гэдсэн шүү дээ. Эднэр чи туулаа гэдсэн шүү. Туулаа гэдсэн юм уу? За, Энэ хэрэм үү? Мөн үү? зураач. Зураач. Зураач гэж бодсон. Чинь бид нар зөв арай ойлгохгүй. Тэгсчээ зураач юм. Зураач юм байна уу? Зураач. Зэрэг. Зураач мөн үү? Мөн үү? Тийм. За тэгвэл бүгдээрээ улбар шар багаас шүү. Энэ үе дээр дандаа багууд маань өөр үг бүтээгээд энэ айгүй сонирхолтой. Цэнгэр баг маань зурчраа гэдэг үг бүтээсэн бол улбар шар баг маань хэрэм гэдэг үг бүтээсэн тий. За хээ үсэг ахаа гараад ирсэн нь та. Яагаад хэрэм гэж бодсон? Яны хэрэм зурж исэн болохоор тэгээ хэрэм гэ бат. Хэрэм ингэж харагдсан юм уу тийм ээ? Тэг. Гэтэ уул нь бол самбар гэх гэжсэн. Бас байх боломжтой гэж бодож байсан уу? За хэрэм хаана амьдардаг юм? Мэдгүй. Ам модод. Ой модонд амьдардаг тий. Хэрэм юу гэдгийг мэдгүй. Самар. Тийм тий, самар иддэг тий. Хэрэм харж ирсэн үү юу юм? Харж исэн. Яг иймэрхүү харагдсан юм уу? Эсрэг багийнхаа эхэндээ бид нар туулаа гэж харсан. Гэтэ зураач очлоо гэдэг юм чи юу гэж бодож байна? Хэрэм гэж бодож байна уу? Туулаа гэж бодож байна уу? Эсвэл зураач гэж юм ба шүү дээ. Хэрэм Арай зураач юм биш үсттэй. Зураач юм биш үү? За. Хэрэмний зурагтай. Хэрний зураг бол яг хэрэм мөн үү? За. Тэгвэл хэрэм гэдэг чинь хоёр үетэй нэр үг мөн бэлөө? Мөн. За. Тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариултыг олж мэдцгээе. Хэрэм байж баяр хүргэе. Дөнгөсөө бид нарт гоё хэрэм зурж өгсөн багшигээ тайснаа өрөөдгөө. За тэгээ бүгдээрээ алгаш угтаа авцгаая. За сайн байна та бид бүхэн хэрмийн талаар сая юу болов тайлбарлаж өгөөч. За хүүхдүүдтэй бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Айгу мундаг тааж байна те.
За багш нь албаар бас ингээд нөгөө нэг хэрмийг бас бүр 100% яг хэрм шиг бол харагдуулж зурсангүй бас уучлаарай. Ер нь уран зургийн хичээл болохоор өөрөө одоо багшд нь болохоор ийм өнгийн самбарын ийм шохоо байгаа тий. За тэрэндээ тулгуурлаад ингээд уран зургийн мэдлэгийг олгодог. Тэгэхээр хүүхдүүдэд бол одоо аливаа зүйлийг одоо танин мэдхүү үүднээс нь одоо хэлбэр дүрс одоо онцлог одоо шинж чанараар нь зурж үзүүлэх нь хамгийн чухал гэдэг. Тэгэхээр хүүхдүүдийн хэрмийн тухайд хамгийн онцлог шин чанар нь та нар юу гэж бодож байна? Сая багш маань хэллээ шүү дээ. Онцлог шин чанар нь. Яг зөв модон дээр амьдэрдэг. Амтэн. Самар дүүдэг өөр юу вэ? Туулайн бодогор туулын жижиг сүлтэй байдаг те. Яг зөв. Тэгэхээр зургийн хичээл дээр маань багш маань яг онцлог дээр нь ингэж толгуурлж зурдаг байх нь ойлгомжтой юу хүүхдүүд ээ? За тэгээ бид бүхэнд гайхалтай зургийн мэдлэг боловсрол даалгасан танд баярлалаа. Хадгалшаа баяр хүргэе хүүхдүүд ээ. За баярлалаа гэсэн. Одоо харин 2 дугаар үе юу вэ хүүхдүүд ээ? Намайг олоорой тийм үү? За ингээд 2 дугаар үе намайг олоорой эхэлцгээе. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгдээ хамтаа Цингэр багийн асуулт авах сурагчийг урьж байна. За гараад ирээ хэн бэ? Зөөлөд дэмдэг байна. Зөөлөд дэмдэг дэмжиж байна уу? За сүгээрээ. За ингээд бүгдээ хамтаа улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. За гараад хэмгэр байна. Х үсэг байна, Э үсэг байна, А үсэг байна. За тэдний хөгжөөнд дэмжтийн чимээг сонсъё. Шууд 5 он авч чадныг итгэлтэй нөө. Та бүхний асуултын хариулт олсон нууц үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Хэд үсэг байна харцгаая. 1 үсэг байна, 2 үсэг байна, 3 үсэг, 4 үсэг, 5, 6, 7, 8, 9, 10. Байжтай хүүхдүүд холбоо үг юм шиг байна те. 10 үсгээс бүрдсэн холбоо үг байна хүүхдүүд. За тэгэхээр бүгдээрээ энэ хариултын асуултыг сонсъё те. За тэгээ хамтаа бидэнд асуултыг хэлж өгөөч. Монгол үндэсний хоолыг махан хоол болон ямар хоол гэж хоёр ангилдаг вэ? Асуулт ойлгомжтой бол бодох цаг эхэллээ. Цаг дууссан байна. Хариулт байна уу? Байна. За, хариулт бол Цагаан хоол. зөв үү? Зөв. Супер баяр хүргэе. За, 5 навлаа штэ. За, бүгдээ хамтаа үсгээ нээж харцгаая. За, цагаан хоол гэдэг чинь хүүхдүүд яг юу юм бэ? Та мэддэм үү? Мэдэн бантан байна. Бантан цагаан хоолд орох юм уу? Үгүй. Үгүй ах тий. Цагаан хоол чи юу лээ? Цагаан мэдээ. Цагаан Цагаан хоолнд орно. Аха. Цагаан тос. Цагаан тос усаагаанд орох уу? За тэгвэл бүгдээрээ хамтдаа асуултынхаа дэлгэрэнгүй тайлбарыг Цингэр багийн зөөлөн тэмдгээс авцгаая. Бидний тайлбарыг хэлж өгөөч. Цагаан хоол гэж яг ямар хоолыг хэлдэг юм бэ? Цагаан хоол гэдэг нь сүүн бүтээгдэхүүнийг хэлнэ. Яг Монгол үндэсний цагаан хоол нь болохоор сүүн бүтээгдэхүүн юм байна те. Тэгэхээр бидний нөгөө мэддэг махгүй нарийногоотой ингээд өөр цагаан хоол гэдэг дээ шүү дээ. Тэр бол биш яг Монгол үндэсний гэхээр сүүн бүтээгдэхүүнийг хэлээд байгаа юм тийм үгтүүд ээ. Ийм ялгаатай байна. Баярлалаа бидэнд сонирхолтой асуулт бэлж ирсэн. Цингэр багийн даалгавар баяр хүргэе. Асуултандаа шууд хариулж багтаа 5 оног авч чадсан улбар шар багийнх нь баяр хүргэе. Улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайзнаа урьж байна. За гараад ирээрэй. Ивсэг гарч ирлээ шүү дээ. За ивсгээс байна уу? Хоёулаа хамтдаа чиний асуултанд хариулах Цингэр багийн 3 сурагчийг тайзнаа урьж байна. За гараад ирээрэй. Ёо! За АЦБ гэдэг хамтлаг гарч ирсэн байна. Бац болчлоо шууд үгүй. Амаасаа уншсан уу? Уншсан. Бүгд хамтаа улбар шар багийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Хоп. 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг, 4 үсэг,
5 үсэг, 6 үсэг, 7 үсэг. Нийтээ 7 үсгээс бүрдсэн хариулт байх гэдэг тийм үү Цэнгэр багийнхаа? За тэгвэл бүгд хамтдаа улбар шар багийн асуултыг сонсцгоё. Гүн худгийн могоо хүчтнээс хамгаална. Тэр юу вэ? Бодох цаг эхэллээ. шүү. Гүн худгийн могоо хүчтнээс хамгаалсан тэр юу? Сая хэд гэлээ? Хаалга. Хаалга. Үгүй бүслөөш болсон шүү дээ. Нүдгээр болсон шүү дээ. Юу лээ? Гүйлэг хүн. 2 1 тийг цаг дуслаа. За хариулт өгнө. Байна. За хариулт бол Бүслүр. Биш. бүрслүр биш үү? За тэгвэл одоо бүгд хамтдаа үсэг нээх боломж ашиглая те. За та бүхэн нийтээ 7 үсэг байгаа болохоор 3 үсэг нээж болно. Хэд үсэг нээх вэ? Эхнийх нь. Хамгийн ихний үсгийг нээж харуулъя. Чи үсэг гарч ирсэн байна. Одоо хэд үсэг нээх вэ? Хамгийн сүүлийн үсэг. Үсэг гарч ирсэн байна. Одоо 1 үсэг нээх боломжтой. Хэд үсэг нээх вэ? Хамгийн голын. Гол 2. За 2 үсэг нээгдсэн байна. За ингэснээр бид нь Ч А гэсэн үсэг нээлттэй болсон байна. Ингээд хамтдаа бодох цаг эхэллээ. Хооронд ярилцаарай. Гүн худгийн бүлэг могоо хүчнээс хамгаалсан тийм. Ганлаа болтон. Цаасан энэ үсэг биш. Юу ч юм. Чамдан. За цаг дууссан байна. Хариулт өгнө. Чамд байгаа. Дүн юм уу? За тэгвэл бүгд хамтдаа яг зөв ангийнхнаасаа тусалцаа авцгаад нэг үсгийг шууд дуудаарай. Ямар үсэг вэ? Тэр үсэг гарч ирээ шууд хариулна шүү. Ж үсэг үү? За Ж үсэг гараад ирээ. За Ж үсгээ микрофон аваа шууд хариулт хэлнэ шүү. За хариултыг юу гэж бодож байна? Чатгаа? Юу гэсэн бэ? Хариулт бол чагтаг гэсэн мэн зүг үү? Зөв байна, баяр хүргэе. За өсгөндөө нэгэрээ, өсгөнүүдээ нэгэрээ. Чагтаг гэсэн хариулт байна тийм үү? За Ж үсгээ яаж энэ хариултыг мэдсэн бэ? Чагтаг гэдэг чинь юу вэ? Юу лээ? Тооны юун дээр уйдаг. Яг зөв тооноос уйдаг зүйлийг чагтаг гэж нэрлэдэг те. Ж үсэг ангианаас тусалцаа авсан тохиолдолд хэдэн оноо авах лээ? 2 оног авсан Цэнгэр багийнханда баяр хүргэе хэдүүлээ. Асуултыг дэлгэрэнгүй тайлбарыг улбар шар багийн ив хэсгээс авцгаая. Жагтаг осрыг гэрийн тооны голоос бэхэж уйдаг. Жагтаг осрыг гэрийн ходоод гэж үздэг учраас гогцруулан татдаг. Тэгээд жагтагны үзүүрийг гэрийн хаймар руу харуулж 3-аас 7 үеийн дамнуулан хавчуулдаг ёстой. За баярлалаа. Ингээд улбар шар багийнхандаа баяр хүргэе хүмүүстээ. Бид нар сонирхлоо таны мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үеийг эхлэх гэж байна. Бидэнтэй хамт байж дараагийн сорилыг биелүүлээрэ. Эхэлцгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Улбар шар багийн үсгээр наадагч сурагчдыг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. За ямар үсэг байна та? Уусаа гэдэг үсэг гараад ирлээ те. Бэлэн. За бэлэн бол та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа урьхад бэлэн болсон байна. За гараад ирээрэй. Хэд үсэг байна харцгаая. Х үсэг байна, ил үсэг байна, үсэг байна, үсэг байна. Ахаад тэгээд г ард нь харин ир үсэг байна. За энэ 7 үсгийг л ашиглах нь шүү дээ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг явж гэлээ. Хэл.
цаг дуслаа. За одоо 2 минутын хугацаанд эдгээр бичсэн үгнүүдээ ногоон тайзан дээр амлуулна. Хугацаа хангалттай байгаа болохоор дахиад шинээр үг бүтээхдээ заавал бичих шаардлагагүй шүү. Ойлгосон зэвсгээ? Одоо бичих шаардлагагүй за. Ингээд цаг явж эхэллээ. Үр гэдэг үгийг авлаа. Энэ ногоон тайзан биш. Энэ дэр. Үл гэдэг үгийг авлаа. Нэг хүн хасаг. Үх гэдэг үгийг авлаа. Үл гэдэг үгийг авлаа. Үр гэдэг үгийг авлаа. Үр гэдэг үгийг авлаа. Их гэдэг үгийг авлаа. Гэр гэдэг үгийг авлаа. Гүү гэдэг үгийг авлаа. Хэр гэдэг үгийг авлаа. Хэд гэдэг үгийг авлаа. Үүрэг гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. Яг одоо Олбор багийн 3 дугаар байс хэдэн үг амжилттай зөв бүтээснийг олж мэдцгээе. Үр, үл, үх, үл, үүр, үрэл, их, гэр, гүү, хэр, хэл, үүрэг гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай бүтээж чадсан байна. Баяр хүргэе. За, сэтгэл хангалуун байна уу? Хангалаа. Тийм үү? Ахад зөндөө бүтээх боломжтой байсан гэж бодохгүй нөө. Юу гэж бодож байна? Сайн хамгийн сүүлд хүүр гэдэг үг бүтээж байгаа болсон шүү дээ. Амжаагүй те. За хэдүүлээ ахаад харъя өөр ямар үг бүтээх боломжтой байсан байна? Үг. Үг гэж үг шүү дээ. Хүү. Хүү гэж үг вэ? Хүүр гэж үг байсан биз дээ. Эр гэдэг үг бүтээсэн баха. Бүтээгээгүй юм уу? Тэгвэл ахаад зөндөө үг бүтээж боломжтой байсан шүү дээ. Сайн уу эр үсгээ? За чисээ яава өөрийгөө эр гэдгээ мартсан байсан юм уу? Харин тийм ээ. Эр гэдгээ мартсан. Сайн нэг үг дээр л мартсан. Тэгээд яг сандрахаар тэгээд байна уу? Яаж вэ? Харин дээ сайн амар их сандарлаа. Амар их сандарчлаа. Сайн бүр хамаагүй хурдаараа ингээд бүр гүүгээ. За. Одоо тэгвэл гоо амьсгаа аваа гаргачих л та. За тайвширсан уу? За та одоогийн байдлаар 12 үгийг бүтээсэн байна шүү дээ. Сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна. За тэгвэл үүсгэр байвээ. За сайн уу үүсгээ? Сайн. За юу болж байна? Амар сандарлаа. Сандарч байна. Өөр юу болж байна? Наагуурч байна. Найзуудын яриа сонсогдож байна уу? Сандарсан үед бүр ингэ яриа сонсдгоо очиж байна уу? Орон гарантаа. Орон гарантаа байна. За гээ өсөг сая ямар үгэнд оролцлоо? Өвлээ гүүр тэгээд үрэл биш. Гүү гэдэг үгэнд орж байгаа шээс тээ. За өсөг яга мартаад наваа үрэл мөрлөгээд авчих. Юу болоод байна? Юун дээр сандраад байна? Сандраад тэгээд өсөг мартсан. Мартсан аа. Нэг үсэн чи өөрийгөө өсгөөч мартсан уу? Тийм. За өсөг дөрөв бүр өсгөө хараад гүйжсэн шүү дээ. Жогон байж өсгөө мартчихад байна уу? Яаж вэ? Аха. За чи гоо сэтгэлээ илэрхийлээч. Сэтгэлээ юу? Тий. Сэтгэл байхгүй энэ доо. Сэтгэл одоохондоо сайн мэддэхгүй нүү. Үзэгчтэй хүүхдүүдээ ингээд хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 3 дугаар үеэс Улбар шар багийнхан маань 12 оног цуглуулж чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Яг одоо Цэнгэр багийн үсгээр наадах яаж ингээд хамтдаа Цэнгэр багийн үсгээр наадагч 3 сурагчийг өрч байна. За гараад ирээрэй. За. Яа гэсэн үсгээр гарсан. Очоо. За, яасыг ингээ хурдан бичих юм уу? Ер нь гайгүй. Ер нь гайгүй гэж бодоод авцсан нөгөө. За, чи үсэг оосыг хоёрын үүрэг нь юу вэ? Хоёр яхаа хурдан хэлэх юм уу? Хэлэх. Энэ хоёр хэлээд би ер нь үсгнүүдийн байрлал нь ягаа тэгээд зам гарууд ийш. За, тиймэрхүү ер нь тактик боловсруулсан байна уу те? За, ангидаа туршиж үзсэн үү? Үзсэн. За, хэдүү бүтээжсэн тэгэхэд? Дэдэ 35 даа таа. Ингээд эхлэв үү?
Одоо харин цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайсан орж байна. За гараад ирээ. Х, ир, г, ин, и, у, а. За гэсэн 7 үсэг байна. За ойлгомжтой бол цаг явж гэлээ. Хар нор гар таслал ирэхгүй. Хар. Нор. Нор гэдэг үг юу? Энэ нор бол нор. Нор. Энэ. Ор. Энэ. Ор. Ара. Ор. Ара. ир. Доогаачи. Одоо их. Юу гэсэн бэ? Их. Ихийг хиптасан. Эгээр ихсэн. Юу ч баа. Ээгүй. Ган. Ган. За цаг дууссан бай. Одоо болохоор 2 минут хугацаанд үгээ ногоон тейсэн дээр амьдуулах шүүхтүүдээ. За тэгээд заавал бичих шаардлагагүй одоо. Цаг хангалттай байгаа болохоор шууд үгээ бүтээгээд явж олно гэсэн шүү. Ойлгомжтой юу? За. Ойлгомжтой бол хугацаа явж гэлээ. Нар энэ усыг. За. Дийтэй гараа. За. Ой, би зүгээр эндээ згсэн. За. Энэ талаас уншигдана. Нөө, таар барайсан. За, нар гэдэг үгийг авлаа. Уг. Хар. Уг. Усыг. Хар гэдэг үгийг авлаа. Гэ усыг. Ир. Хар гэдэг үгийг авлаа. Энэ. Ан. Барайсан. Ан гэдэг үгийг авлаа. Ир. Ур. Уур гэдэг үгийг авлаа. Хир. Ир. Ар. Ир. Ар гэдэг үгийг авлаа. Ирдэн хээ үсэг нэм. Ир. Тэгээ хир. Ир гэдэг үгийг авлаа. Бас ир гэдэггүй хир. Ир. Дахиад нэг ир. Хир. Иусыг. Хир гэдэг үгийг авлаа. Их. Их гэдэг үгийг авлаа. Ган гэдэг үгийг авлаа. Ух гэдэг үгийг авлаа. Ух гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Ир. Хийч. За цаг дуслаа. Хир алгас. За юу болоод цаг дууссан. За яс юу болсон бэ? Гайгүй юу? За хэдүүлээ самраа нааш өгье. Бүгдээ хамтдаа Цэгэр багийнхныг хідэн үгийг амжилттай бүтээснийг олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтдээ нар, хар, гар, ан, уур, ар, ир, хэр, их, ган, ух, уг, ах гэсэн нийтдээ 13 үгийг амжилттай бүтээсэн мэр баяр хүргэе. Хоёр болохоор маш чимээгүй бай. Зөвхөн чи үсгэл бүгдийн зохицуулъя гэж төгсөн юм уу? Тэгэхгүй энэ хоёр нь энэ анзаарахгүй 3-аа тийш анзаараад би ч хөнгө болохгүй. Тэнгүүд ер нь бол юм байна штэ. Яг энэ дараалаараа чамд үгээ хэлээ чи энэ үсгнүүдээ яг энэ дээр гаргах тактиктэй юм байна тийм үү? Тийм. Маш сонирхолтой бас анхудаа ийм тактикээр оролцож өмсөг харлаа. Үсэг. Чи ч та багтаа 15 марантай гэж юу хараа. Өстө багтаа багтаа 13 бүтээсэн юу бодлоо. Энэ чи. Тэгвэл бүгдээ хамтдаа нэг хараад хөө өөр ямар үг бүтээх боломжтой байсан байна. Тэ? Ир гэж хэлээ. Ир гэж ихтэй бүтээсэн. Тийм бүтээсэн. Бас эндээс хун гэж нэг гоё шоу байдаг штэ хун шоу гэдэг. Тийм. Тэнгүүд хунаа эсрэг тал руу харангууд нух гэдэг үг бас бүтээж болох юм байна те. Сайн аасгэ. Сайн. За чамаа хин гэдэг вэ? Гэ төвшин баяр. За гэ төвшин баяр. Танайд 2 төвшин баяр байд юм уу те? 3. Бүр 3 юм уу? Тий.
За чи тийм дундаас хамгийн онц сурдаг царайлаг нь болохоор гарч ирсэн юм юу болсон бэ? Яагаад чи сонгогдсон бэ? Зүгээр нэг ч гараагүй. Нэг сараг болгоо. Ятан царайлаг нь хэлчихчихтэй. Тийм үстэй. Сайн уу үсгээ? Сайн. За 3 дугаар үе ингээд ямар байвдаа сэтгэлээ бидэнд илэрхийлээч. Амар гоё лаа. Сонирхолтой байсан уу? Тий. Ямар сонирхолтой нөө? Аа. За чи хамгийн дуртай хичээл чи ямар хичээл лээ? Монгол хэл. Монгол хэл тэгвэл хамгийн дуртай хичээлтэйгээ холбогдлоо нэвтрүүлэлт орсон юм шүү дээ. Нэгдүгээр ангитай тоо гоёстой гоёсоо одоо энэ монгол хэл нь гоё. Болоо явцсан уу те? Наац чи чамайг их шоолоод байна да. Чи хотлоо монгол хэл дургүй юм биш үү? Чинээс дуртай юу? Энэ Яасан бэ? энэ нэгдүгээр ангид хасуудаг болохоор Хамт сууд тоо нэгдүгээр ингээс найзууд юм уу те? хоёр бас. Бас 2 дугаар юм уу? Одоо 3 дугаар ангитай байна шүү те? Өөр инг юм аа. Оо за. Өөр хүндээ суудаг болсон. Хоёр салцсан юм биш те? Ямар харамсалтай юм бэ? Тэгээд бүр инээд нүрэцэн те. Ойрд ингэж ойрхон хамт суугаагүй зогсоогүй юм биш те? За. Санаа зов хэрэггүй те. Дараа жил хамт суугаарай. За ёо. Цэгэр багийнхан маань 3 дугаар үеэс 13 оноог авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Өнөөдрийн маань нэвтрүүлэг сурагчдаа бэлтгэн оролцуулсан багш нарыгаа тайзнаа урьж байна. Алгаж өгтөө авцгаана уу? Зэмэнөө. За. Одоо харин бүгдээрээ хамтдаа Цэгэр багийн үрээг Цэгэр багийн багштай хамтдаа сонсцгоо. Ингээ Цэгэр багийн үрээ юу лээ? Гэдэг үрээтэй байгаа нэ. Одоо харин улбар шар багийн үрээг багштай хамт сонсцгоо. Одоо харин бүгдээрээ багш нараас сэтгэлдлийг нь сонсцгоо. Сайн байна уу гшаа? Сайн байна уу. За та сэтгэлдээ хуудаж 3 үеийн турш тань мэдгүй асуултанд яриалаа шүү дээ. За хүүхдүүд манаас хөөрхөн оролцлоо. Тэгэд нэвтрүүлэг бас оролцъё гэд зориод ирсэн байгаа. Тэгэд бэлтгэл маань бас жоохон хангалт муутай байлаа. Бид бас сургууль дээрээ маш их ажилтаа байсан болохоор бас жоохон цаг толлаад ачглаа. Гэхдээ хүүхдүүд маань хөөрхөн оролцлоо. Тэгэд бэлтгэл дүүрэн ирцээсэн байгаа. Тэгэд бас энэ ирчээрээ буцах хаа гэж бодож байна. За баярлалаа гшаа. Сайн байна уу гшаа? Сайн байна уу. За та 3 үеийн турш бидэнтэй оролцлоо. Гоё сэтгэлдээ илэрхийлж. Маш их хөгжилтэй хөөрхөн сайхан байлаа. Тэгээд энэ хөгжилтэй өсгнүүд уралдаанд үг бүтээх уралдаанд нэвтрүүлэгт одоо оролцсон хөөрхөн шавнартаа одоо сурлах хөдөлмөр урлаг спортын өндрөөс өндөр томоос том амжилтыг хүсэж байна. За За баярлалаа. ингээд энэ сайхан нэвтрүүлгийг одоо хүүхдийн нас би сэтгүү тохируулан одоо ингэж хүүхдүүдийг оролцуулж байгаа танаа телевизийн хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Одоо харин бүгдээрээ бидний нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Ихэл соёлын түгээцгийн үрээтэй Ант хэвлэлийн газрын зүгээс явуулсан юм гайхалтай номын дээдсийг багш нартаа гардуулъя. Багш нараа ангийнхаа номын санг баяжуулаарай. За. Бүжигтэй өсгүүдийг бүгдийг нь тайснаа орж байна. Гараад ирээрэй. Одоо бид хамтдаа дууж бас бүжиглэе. За бүжиглэе шүү. Game start. Apatı. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгөөд уралдаан нэвтрүүлэг энд үрээд өндөрлөж байна. Бидний нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн 3 үеийн турш өсөг болж үг бүтээж таны мэдгүй асуултанд хариулж бас хамтдаа ихэднийхээ эрдэнэсийн сангаар аяллаа. Энэ бүхний үр дүнд Цэгэр баг маань 17 оноо, Улбар шар баг маань 18 оноо нийцэд олсон байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Хөгжилтэй өсгөөд байлаа. Яруу сайхан Монгол хэлээ ямагт хайрлаа хамгаалцгаая. Хөгжилтэй өсгөөд. I'm talking drink this, smoke free, party all night. Come back, go, what's up? Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the Apatı. Үсгүүд нийлээ